Тэгэхээр манай шинжлэх ухааны академийн хэлцгөөлийн хүрээлэн бол академи одоо 16 хүрээлэнгийн нэг. Тэгээ манай хүрээлэнгээс үлийн төрийн албаны зөвлөлтөд хамтраад бол төрийн албан хаагч зориулсан монгол хэлний тестийг боловсруулах ажлыг бол олон жил хийж байгаа. Та бүхэн мэдж байгаа төрийн албаны шалгалт өгөхөд бол монгол хэл бичгийн шалгалт авдаг. Энэний сорилтыг бол манай хэлний хүрээлэн хийдэг юм аа. Хэлний хүрээлэнгийн судлаач боловсруулж хийдэг. За энэ дуршлагаараа үндэслээд бол бид нэр төрийн албан хаагч нарын монгол хэлний мэдлэг чадвар дадлагыг одоо улам сайжруулах, одоо тэдний чадварыг сайжруулах, дадлагтай болгох, мэдлэгтэй болох талаас нь бол үндсэндээ гарын авлага байхгүй байна гэдэг энэ дүгнэлтэнд хүрээд шинжлэх ухааны академийн судалгааны гарантаар бол өнгөрсөн жил бол энэ төрийн албан хаагчийн хэлний мэдлэг чадвар дадлаг гэсэн ийм судалгааны ажлыг хийгээд энийг боловсруулаад гаргасан юм а. За энэ номын талаар эхлээд бол та бүхэнд танилцуулна. За дараа нь болохоор зэрэг энэ Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3 гэж засгийн газараас 2022 онд баталсан тийм одоо үндэсний хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол манай шинжлэх ухааны байгууллага, сургалтын байгууллагууд хамтраад төрийн албан хаагч нарт яг зориулсан ийм монгол бичгийн гарын авлага мөн одоо багшийн номтой хамт энэ оны 2 дугаар сард хийж гаргасан байгаа. За энэ оны мөн 1 сарын 15-нд бол манай боловсрол шинжлэх ухааны яамны сайд, за Монгол Улсын их хурлын боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дэмжлэгтэйгээр бол монгол бичгийн багш нарын үндэсний чуулган хийсэн. Тэр чуулганы үеэр бол энэ 2 гарын авлагыг хийж тарааж одоо хүртэл болгосон. За энэ номын тухай та бүхэнд бол товчхон танилцуулъя. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа. Ер нь бол энэ төрийн албан хаагчдад зориулсан монгол хэлний одоо талаар бол тест байсан болохоос биш. Ер нь энэ мэдлэг олгох, чадвар суулгах, дадалтай болгох ийм гарын авлага байгаагүй. Тэгэхээр зэрэг энийг бол зориуд төрийн албан хаагчдад зориулж одоо хийсэн ийм зүйл. Энэ дээр бол одоо бид нар бол энийг ашиглаад одоогийн байгаа мэдлэг чадварыг улам сайжруулад тэгээд төрийн албаныхаа ажилдаа энийг ашиглаад явах нь бүрэн боломжтой. За ер нь бол манай хэлцгөөлийн хүрээлэн бол монгол хэлний тухай хуулийн дагуу эрх үхий байгууллага гэдэг ийм статустай тийм байгууллага. Яг тэр зэрэг энэ монгол хэлтэй холбоотой дүрм, журам, тойл бичиг гэдэг энэ бүх зүйлийг бол одоо боловсруулж гаргах ийм эрхтэй ийм байгууллага. За бас одоо энэ өнөөдрийн төрийн албан хаагч зориулсан өндөр хийх ёстой нэг зүйл бол энэ хууль дотор бас байгаа. Төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга, боловсруулах ажлыг зохион байгуулах, монгол хэл бичгийн зөв бичих дүрм хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж гаргах, батлуулах гэсэн одоо ийм үүрэгтэй гэсэн ийм заалт байгаа. Энэ үүргийн хүрээнд бол бид энэ ажлыг хийсэн юм аа. За энэ ном маань бол ерөнхийдөө манай хүрээлэнгийн хэн шинжилгээ салбарын хэмжээний ажилтан доктор Батсай бид хоёр хамтарч хийсэн. За хянахын бол манай бусад ихтэй сургууль, багшийн сургууль, Монгол Улсын их сургууль болон манай хүрээлэнгийн одоо эрдэм докторууд бүгдээрээ хамтарч хийж хянсан байгаа. Өөрөөр хэлбэл монгол хэлний зөв бичих дүрм, монгол хэлний зүй, монгол хэлний үгийн сан утга зүй, найруулга зүй, монгол бичих гэсэн ийм одоо үндсэн 5 бүлэгтэй энэ 5 бүлгийн тус бол судлаачд бол хянан үзсэн юм аа. За ер нь бол бидний барьсан одоо гол баримт бичиг гол одоо материал бол энэ Монгол төрийн албаны шалгалтын сорилгээд 20-21 онд хамгийн сүүлийн хуулиураар хийсэн ийм сорил байгаа. За энэ дотор бол 440-с 530 дугаар талд нь бол монгол хэл бичгийн сорилгээд байгаа. Та бүхэн энийг мэдж байгаа. Энэ сорилыг үндсэн одоо мэдлэг чадвар олгох тэр жишээ баримтад нь бол оруулж хийсэн байгаа. За ном байна бол үндсэндээ одоо ингээд 5 бүлэгтэй бид рүү хийсэн тийм ээ. Монгол хэлний зөв бичих дүрм гэдэг одоо бидний хамгийн их төвөгтэй маргаантай ийм
зүйл байдаг. Энийг бол одоо аль болохоор ойлгомжтой болох үүднээс бол загварчлаад үзүүлсэн юм хэсэг байгаа. За дараачих нь Монгол хэлний зүй байгаа. Хэлний зүйхээр мэдээж одоо бид нэр үг зүй, үлэр зүй ийм асуудал ярьдаг. Үгийн сан гэхээр зөв үгийн баялаг тийм ээ, та бидний үгийн баялаг ямар байна гэдгийг харуулна. За дээрээс нь утгын хувьд одоо ямар утгатай байна гэдгийг сайн ойлгох ийм зүйл байгаа. За дөрөвдүгээр үйл нь болохоор зөв найруулга зүй байна. Найруулга зүй дээр бол одоо бидний хамгийн гол одоо авч ирсэн зүйл бол одоо алан бичгийн найруулга зүй. За энэ дотор бол үг зүйн алдаа ямар байна гэж юу хэлэх юм, үлэр зүй алдаа гэж юу хэлэх, үгийн сангийн алдаа, баримтын алдаа, учир зүй буюу одоо логикийн алдаа гэж юу юм бэ гэдэг энэ талаас нь бичсэн. За 5 дугаар үйл бол Монгол бичиг байна. Тэгэхээр энэ хоёр номдор хоёуланд нь бол Монгол бичгийн тухай асуудал байдаг. Нэг нь бол дангаараа Монгол бичиг боловч нөгөөх нь бол одоо Монгол бичгийн болоод Кирилл бичгийн бүх дүрм журматаас ийм гарын авлага болсон. За энэ нийтийн ном маань бол нэг 270 орчим хуудастай юм ном байна. За тулгуур болгож барьсан номууд гэх юм бол бид нэр хамгийн түрүүний миний хэлсэн тэр төрийн албан зүйлээс хэвлүүлсэн Монгол хэл бичгийн сорил байгаа. Дээрээс нь Монгол хэлний зөв бичгийн дүрмийн журмалсан толгой та бүхэн бид 2018 онд Монгол улсын хэлний бодлого үндэсний зөвлөлөөс баталж гаргасан толь бичиг байгаа. Энэ ер нь одоо манай Кирилл бичгийн дүрм дээр бол энэ журмалсан толийг бол одоо баримталж байгаа. Энэ толь бол одоо цаасаар болон захимаар байж байгаа. Та бүхэн бол энийг хэрвээ цаасаар олдохгүй бол захимаар одоо бүрэн хэрэглэх боломжтой. Дээрээс нь одоо манай хүрээлэнгээс хэвлүүлсэн Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар 5 бат толь бичиг байдаг. Энийг баримталсан. За дээрээс нь баримт бичиг боловсрол гаргаж зүй, түүний найруулга гэсэн иймэрхүү та бүхний ажил төрөлтэй холбоотой алан бичиг хэрхэн найруулга гэх мэтээр гаргасан, тусгайлан гаргасан ийм номнуудыг тулгуур болгож ашигласан юм аа. За тэгээд энэ одоо өсгийн дүрмэн дээр бол ер нь яг одоо телевизийн сэтгүүлчээс ахуулаад бидний хамгийн түрүүнд асуудаг зүйл нь нөгөө нийгэм даяар одоо байнга асууж идэг цөөн тооны хэдэн үг байдаг. Энэ үгийн одоо учир утга энэ үг одоо хичнээн зөрөөтэй тийм одоо бичигддэг тийм үг хэд байдгийг энэ талаар бол бид нар нарийн тайлбарлаж өгсөн байгаа. Том үсгийн дүрмээс ахуулаад үг давчлах дүрм ямар байдгийг, за нийгмийн хэрэглээнд одоо бидний нүдэн дээр өдөр тутмын хэрэглээн дээр одоо жишээлбэл одоо ямар шүү байгаа гэдгийг жишээ зургаар оруулж өгсөн. Тэгээ өөрөөр хэлбэл хүний ой тоонд одоо суугаад одоо маш ойлгомжтой алдаатай юм зүйлүүдийг бид нэр жишээ болгож авч өгсөн байна. За зөв бичих дүрмийн хувьд бол одоо түрүүн би хэлсэн хүн болгоны ярьдаг, сэтгүүлч болгоны ярьдаг энэ одоо хэдэн үг байгаа. За энд ерөөсөө 23 үг байгаа. Авилга гэдэг үг одоо хоёр янзаар байна. Ахуулах гэдэг яаж, бэлэг гэдэг одоо хэдэн янзын бэлэг байна. Гариг гэхээр яагаад гариг биш гараг байгаа ч гэдэг юм уу, тийм ээ. Бодлого гэхээр зөөлний тэмдэгтэй байх юм уу, ийтэй байх юм уу. Дуграг гэх юм уу, цаграг гэх юм уу, дуурсах гэх юм уу, дэгдээхээ, эрвээхээ гэдэг энэ үгнүүд яагаад дэгдээ хий биш, эрвээ хий биш, эрвээхээ байгаа юм бэ ч гэдэг юм уу. Яагаад төвд биш, одоо төвд байгаа юм, төвд биш, төвд байгаа юм бэ ч гэдэг юм уу. Энэ бүх зүйлүүдийг бол ингээд одоо юу болох талаас нь тайлбарлаад хийсэн. За энэ номын нэг онцлог бол бас өөрийгөө одоо сорих боломжтой, дасгалтай. Тэгээд энэ дасгалыг өөрөө хийж үзээд дараа нь өөрийгөө шалгах боломжтой. Өөрөөр хариу нь бол энэ номынхаа ард нь байгаа. Тэгэхээр энэ сэдв болгон бол ардаа 30-аас 40 дасгалтай байгаа. Энэ дасгалын бүх жишээг бол төрийн албаны нөгөө түрүүний сорилын номд орсон жишээ баримтаар толгуурлаж авсан учраас та бүхэнд бол жоохон ойлгомжтой ойр байх болов уу гэж ингэж бодож байна. За дараа нь бол Үгсэн аймгийн тогтолцооны хувьд бол одоо ер нь бол энэ одоо Монгол хүн, Монгол төрийн албан хаагч, Монгол хэл бичих юм бол маш сайн мэдлэг боловсролтой байх хэрэгтэй. Тэгжиж энэ албан бичиг бүх одоо ажил төрлөө бол энэ бидний одоо ажил төрлийн албан залгуулдаг хамгийн гол зүйл нь хэл бичиг байдаг учраас бичгийн хэлэн дээр бол энэ маш чухал байдаг. Бид нар анхаарах хэрэгтэй. За би түрүүнээс хойш хэлсэн ер нь бол энэ 2011 оноос хойш төрийн албаны зөвлөлд одоо Монгол хэл бичгээр бол шалгалт авдаг болсноос хойш тэр шалгалтын тестүүдийг бол одоо хамгийн анхны тестийг бол Монгол Улсын их сургуулийн багш нар бид нар хамтарч хийжсэн. За ингээд тэр тухайн үед бол ер нь голлож зөв бичгийн дүрмийг хийдэг байсан. Одоо сүүлийн үед бол энэ сорилын одоо шалгалтын сорил дотор бол
төрөл бүрийн зүйл, угийн сангийн зүйлч байгаа, зөв бичгийн зүйлч байгаа, монгол бичгийн зүйлч байгаа ингээд ерөнхийдөө одоо сорилын дотоод агуулга бол нэлээд дэлгэрэнгүй болж олон төрлийн болж ингэж явж ирсэн. Тэгээ энийг одоо улам цааш нь улам сайжруулахын төлөө бид нар бас анхаарч ажиллаж байна. Мөн одоо ямар нэгэн алдаа мадаг байна уу гэдгийг бас манай мэргэжилтнүүд бол нэлээд сайн шинжиж шалгаж түгнэж байгаа. За өөр нэг зүйл бол монгол хэлний найруулга зүй. Найруулга зүйн хувьд бол одоо эхийн бүтцүүд хамгийн чухал зүйл. Өөрөөр хэлбэл эхийг уншаад ойлгодог албан бичиг байна уу, уран сайхны их байна уу? Энэ бүх төрлийн одоо эхүүдийг бид нэр ойлгодог. Энэ тал руу нь энэ ямар төрлийн найруулга байдаг. За тэр дундаа бидний одоо төрийн албан хаагч нарын өдөр тутмын ажилд хамгийн их чухал байдаг бичгийн найруулга, ярианы найруулга хоёрыг ямар байдлаар одоо ялгаж үздэг вэ гэж. Энийг бол бүгдийг зааглаад тэгээд тайлбарлаад ингээд оруулсан байна. Ер нь бол одоо бидний өдөр тутмын амьдралд эргэн тойронд бол одоо алдаатай зүйл бол маш их байдаг. Энэ бол одоо зүгээр хөл бүтэн одоо нэг их зохиолын баримт найруулга гэхээсээ илүү бидний өдөр тутмын амьдрал бидний нүдэнд харагдчихдаг ил байдаг ийм зүйлүүдийн найруулга хүртэл одоо буруу байгаа. Яагаад буруу байгаа юм бэ гэдгийг нь жишээ баримтаар бүгдийг тайлбар. Жишээлбэл одоо банкны бүх төрлийн карт уншина гэж одоо энчүүд байгаа л да. Энгийн түүцээс ахвал тэгэхээр бүх банкны карт уншина гэж ингэж найруулнаач гэдэг юм уу, тийм ээ. За тэр автобуснуудын дотор байдаг янз бүрийн одоо мессеж мэдээлэлүүд байгаа. Энэ бол дандаа тэр дүрм зөрчсөн найруулгын алдаатай, дүрмийн алдаатай ийм зүйлүүд. Тэгэхээр эднийг бид нэр одоо яаж ойлгох ёстой, залруулах ёстой гэдэг талаас нь яагаад буруу байгаа гэдгийг нь бичсэн байна. За мөн одоо ингээд найруулга зүйдэр бол альва нэгэн хүний тодорхойлтыг яаж бичих юм, яаж найруулах юм, өргөдөл гомдол ямар байх чиртэй, яаж бичих юм, дизайн одоо загвар нь ямар байх ёстой гэдгийн талаар бид нар бодиттой жишээ баримтуудыг хийж өгсөн байгаа. За ингээд дараагийн бүлэг Монгол бичиг. Монгол бичиг бүлэг энэ одоо яг энэ төрийн албан хаагчийн хэлний мэдлэг чадвар дадлгсын ном дотор бол ерөөсөө ерөнхий монгол бичгийн мэдлэгийг нь оруулсан байна. Энэ бол ямар нэгэн байдлаар төрийн албаныхан зориулдаг ерөөсөө монгол бичгийн мэдлэг ямар байх ёстой юм бэ гэдэг энэ зүйлийг нь оруулсан учраас бол ерөнхий монгол бичгийн мэдлэг чадвар дадлыг зүйлийг оруулсан гэж ингэж ойлгож болно. За хамгийн бас нэг өөр энэ номын нэг онцлог бол ер нь бол энэ номыг л хоёр өнгөөр хийсэн. Угаасаа нэг хэлний номыг хоёр юм уу гурван өнгөөр ялгаж хийвэл маш их ойлгомжтой байдаг учраас энэ удаа бид нар бол энэ номдор бол хоёр өнгөөр оруулж хийсэн байгаа. Ялангуяа монгол бичиг дээр бол энэ үгийн язгуур үндэс дагвар за нөхцөл гэдэг энэ зүйлүүдийг бол өнгөөр ялгаж хийсэн явдал бол суралцагчд бол ойлгоход бол нэлээд тийм амар хялбар болсон юм зүйл болсон. За ингээд энэ бас монгол бичгийн дасгал байгаа. Дасгалын хариуг нь бас ард нь хийсэн байгаа. Тэгэхээр энэ номны нэг онцлог бол хүн болгон ямарваа нэгэн багшийг шаардахгүйгээр өөрийнхөө одоо монгол хэлний үг зүй, үйлэр зүй, за хэлний зүй тэгээд монгол бичгийн чадварыг сайжруулах энийг өөрөө хийгээд өөрийгөө шалгаад өөртөө дүн тавиад явах юм боломжтой юм аа. За мөн энэ ард нь бид нар бол одоо та бүхний ажил өдөр тутам хамгийн их хэрэгцээтэй ер нь заавал ойлгож мэдсэн байвал зохиох ийм одоо хэлний нэр томьёо оруулсан байгаа. Энэндээс бол та бүхэн бас хэлний зүйлүүдийг бол ойлгож болно. За ингээд энэ монгол төрийн албан хаагчийн их хэлний мэдлэг чадвар дадлгсын ном бол ерөнхийдөө төрийн албан хаагч нарын монгол хэлний мэдлэгийг сайжруулах, чадваржуулах, дадлал олгох гэсэн ийм одоо бүтцтэй хийгдсэн юм ном байна. За эхний ном бол энэ байна. За дараагийн ном. За дараагийн ном бол ер нь бол энэ монгол бичгийн гарын авлага гэдэг ийм ном байгаа. За энэ бол яг цэвэр одоо төрийн албан хаагч нарт зориулж хийсэн ийм ном. Яг тэгэхээр төрийн албан хаагч нарт зориулж хийхдээ яаж хийсэн гэхээр зэрэг төрийн албанд хэрэглэгддэг одоо баримт бичгүүд, хууль болон бусад бичиг дүрм журам байгууллагууд болон одоо бусад байгууллагуудын шилж болох бах төрийн албаныхныг хэрэглэдэг дүрм журмын хүрээнд түүж хийсэн нэр томьёоноор үндэслэж хийсэн байна. Тийм учраас бол та бүхний яг өдөр тутмын ажилд бол одоо хэрэглэдэг үг хэллэгээр бол
энийг хийсэн. За дээрэс нь бол төрийн албан хаагч нарын одоо толгомдож байгаа хамгийн гол нэг зорилго бол компьютер дээр монгол бичгээр шивж хийх энэ дадлага суралцах хэрэгтэй. Тэгэхээр энийг бол энэ номын нэг анхан шатны ном дотор нь бол хийж өгсөн. За энэ ном бол үндсэндээ бол анхан ба дунд шат гэсэн хоёр бүлэгтэй. Эхний ээлжинд бол энэ бид нэр та бүхэн мэдж байгаа ш төрийн Монгол улсын Монгол хэлний тухай хуулиар 25 оны 1 сарын 1-ээс эхлэн төрийн албан хэргийг одоо хос бичгээр хөтлөн явуулнаа гэж ингэж заасан. Энэ хүрээнд бол бид нар үүнээс өмнө төрийн албаныхан маань бол монгол бичээр сурчсан хэрэглэх чадвартай болсон байх ёстой. Тэгэхээр төрийн албаныхны хамгийн түрүүнд одоо барьж авч үзэх ёстой энэ гарын алгыг бид нэр манай хүрээлэнгийн эрдэмтдээс гадна Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, зэрэг шинжилгээ технологийн их сургууль зэрэг сургуулиудад одоо яг монгол бичгээр дагнан мэрэгшсэн ийм судлаачид багш нар бол хийж гаргасан ийм одоо ном байгаа. Тэгэхээр за энэ номын одоо ерөнхий агуулгыг бол тэр хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байгаа шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэд энэ албанаас гаргасан монгол бичгийн сургалтын хөтөлбөр гэж байгаа. Энэ хөтөлбөрийг бол одоо манай Монгол Улсын их сургууль болон мобиль зэрэг байгууллагуудын хэлний мэргэжилтнүүд хөтөлбөрийг хийгээд гаргасан, батлуулсан. За энэ хөтөлбөрийн үндсэн дээр энэ гарын авлагыг хийгээд тэгээд хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу энэ дээр одоо шалгуулад үзүүлээд тэгээд энийг хэвлэн гаргасан юм а. За энэ Монгол бичгийн гар авалга бол би түрүү хэлсэн төрийн албаныхан зориулж хийснээр нэгдүгээр онцлогтой, хоёрдугаарт бол Монгол бичгийн одоо 1-2 дугаар ном төгшингийн бол одоо тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр та бүхний мэдээж хүн болгон янз бүр байгаа. Ер нь бол монгол бичгийн үндсэнд нь бид нар бол 3 төвшин хувааж байгаа. Тэгэхээр энэ номдор бол эхний анхан шатны бол дунд шатны мэдлэгийг одоо олох тийм агуулга энэ орсон байгаа. За агшин төвшний юуг л одоо бид нар хийж ийн ингээд энэ оны хагас жилээс хойш бол энэ агшин төвшний гарын авлагыг хэвлээд гаргана. За ингээд энэ номыг бол манай Илгааны академик хэлцгөөний хүрээлэнгийн болон шүтис, мопис гэдэг энэ сургуулиудын багш нар хийсэн байгаа. За ингээд номын агуулгыг та бүхэнд харуулахад ер нь бол монгол өчтөр та бүхэн мэдж байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэрийн зүй, үүлийн зүй, тэгээд дуудлага ижил болон зөрөөтэй үгсийг бичих. А дээрэс нь одоо захимд яаж монгол бичгээ бичих вэ гэдэг энэ арга зүйг одоо хийгээд тэгээд энэ дотор талд нь бол бид нэр одоо тэр гарын байрлалыг бүгдийг одоо хийгээд тавьсан байгаа. Ер нь гарын байрлал нэгэнтээ одоо батлагдсан. Unicode-ийн Microsoft-ийн бүх компьютер гарын Android-ийн утсандаар бол энэ Microsoft-ийн юу бол гарын байрлал одоо батлагдсан. Тэрийг хэрэгжилж байгаа. За ингээд нэрийн хувиллыг бол загвараар үзүүлээд ард нь жишээ кирилл үсгээр бол кирилл бичгээр бол одоо тайлбарлаад дугшин тайлбар. За дээрэс нь бол энэ хэд нэг хичээл дээр бол хэд хэдэн дасгал байгаа. Тэр дасгалын хариуг нь мөн ард нь хийчихсэн байж байгаа. Жишээлх юм бол энэ дээр одоо тий ялгалын өслийг яаж бичихээ, нэрүүгийн хууль нь ямар байх юм тийм ээ. За холбох хэгшгийн дүрм гэж монгол өчтөд бол хамгийн чухал зүйл байдаг. Ер нь бол одоо зүгээр ингээд энэ дашрамд хэлэхэд бол энэ Монгол кирилл бичиг хоёрын хооронд бол дүрм журмын одоо ялгааны хувьд бол асар их зөрүүтэй. Кирилл үсэг маань бол 140-50 одоо дүрмтэй байхад монгол бичиг бол ерөөсөө 40 гаруй 43 дүрмтэй байгаа шүү дээ. Үнийгээрээ бол маш онцлогтой. Ер нь бол одоо бид нар нэгэнтээ монгол хүн байна, монгол төрийн албан зүтгэж байгаа хүмүүс байна. Монгол бичгийг сурахад бол яг ингээд харахад хэцүү юм шиг боловч яг үн чанартай энэний код бол миний бодлоор бол ерөөсөө монгол хүн бол байна. Болгоны толгой тархинд бол байгаа. Тийм учраас хэрвээ эхнээс нь ингээд сураад ингээд ихэхэд бол одоо ерөөсөө нэг эхний үед жоохон төвөгтэй байж магадгүй. Ер нь бол яг үндэн чармайн сурах юм бол 7 хоногийн дотор сурах юм бичиг. Тийм учраас та бүхэн одоо ингээд хэцүүг шантралгүйгээр энэ гарын авлагын дагуу хийгээд одоо явахд болно. Ер нь бол одоо 1987 оноос хойш одоо монгол бичгийг зааж ин л да дунд сургууль. Тэгэхээр монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1-2-ын одоо гол зорилго бол энэ дунд сургууль, бага сургуульд монгол бичгийг заах байсан. Тэгэхээр энэний үр дүнд бол одоогийн төрийн албан хаагч нарын насны дунд үеийн одоо залуучууд бол ихэнх нь миний бодлоор монгол бичгээр уншдаг байх ёстой. Одоо бол бид нарт бичих шаардлагатай болж байна. Тэгэхээр зэрэг бичих одоо чадвараа
сайжруулах гэвэл энэ номнуудыг үзээд ингээд суралцж болно. За энэ дотор бол энэ ном дотрын бас нэг өөр нэг онцлог бол Монгол бичгийн төрөл бүрийн одоо хиг одоо бид нар фонт гэдэг. Тэр фонтоор янз бүрийн дасгалуудыг өгсөн байгаа. Энэ дотор гарын бичмэл байгаа, судрын бичмэл байгаа. Мөн одоо Монгол бичгийн фонт бол хэд хэдэн янз байгаа л да. Одоо Byte гэж байгаа. Тэр одоо үндсэн одоо Unicode болчихсон Byte гэдэг фонт. Дээрээс нь яг одоо манай Bolorsoft гэдэг IT-ийн компани гаргасан Тунгаамар гэж фонт байгаа. Дарчсэдэн гээд Монгол Улсын их сургуулийн багшийн одоо гарын бичмэлийн тэг байгаа. Энэ бүх тэгүүдийг энд бол ашиглаж хийсэн байгаа. Хуудас болгондоор бол Монгол хэлний зөв цэцүүгийг бол энд хийсэн байгаа. Энийг бол одоо бас уншиж үзэх юм бол одоо Монгол бичгээр дадлгаж хатах нь маш чухал болно гэж ингэж бод. За ингээд Монгол бичгийн хувьд бас одоо энэ бичлэг дуудлага ижил байдаг, эсвэл одоо ялгаатай байдаг ийм хэсэг үг байдаг. Энэгээр бол Монгол бичиг бол маш их ялгаатай. Тийм учраас одоо кирилл бичгээр ч гэсэн бид нэр одоо тийм зөрөөг бол одоо жишээлбэл ариг гэдэг үгийг одоо хоёр янзаар бичиж байгаа нь бол тэр утгын хувьд ялгаж байгаа болохоос биш одоо хэлийг бичгийг бол хөндрүүлж байгаа тийм зүйл биш юм л да. Тийм учраас энэ иймэрхүү зарчмаар бол Монгол бичиг маань өөрөө зохиогдсон ийм дүрм журамтай бичлэг уламжилттай учраас энийг бол бид нар зайлшгүй сурахаас өөр арга байхгүй. Тэгэхээр би түрүү хэлсэн Монгол хүний хувьд бол Монгол бичиг сурахд бол маш амархан. Монгол хүн байтугай гадаадын хүмүүс одоо энэ бичиг бол одоо хэрвээ утга учрыг ойлгоод ирэх юм бол маш амархан бичиг байдаг гэдэг энэ ташрамд хэлье. Монгол бичгээр захин бичих гэдэг одоо би түрүү хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо төрийн албаныхны хувьд хамгийн чухал зүйл байна. Та бүхний одоо компьютер ихэнх нь бол мэдээж Microsoft байгаа тийм ээ. Apple биш, Macintosh биш. Тэгэхээр зэрэг энэ Apple биш Microsoft-ийн компьютер дээр бол цаанаасаа одоо юунд нь бол програм хангамжийн тоглоогоос нь Монгол бичгийн Byte юу бай тэг нь ороод ирсэн байж байгаа. Энийг хэрвээ суулгах юм бол энийг өөр бичих бүрэн боломжтой. Тэгэхээр энэ Монгол бичгээр энэ захинд яаж бичих арга зүй гэдгийг энэ ингээд хийгээд өчгсөн байгаа. За та бүхэн бол энэ дээр одоо тэр номыг үзэх юм бол юм дээр харж болно. За тэгээд ард нь бол бид нар бас тодорхой хэмжээний тийм унших ихүүдийг өгсөн. Гэхдээ энэ их нь бол хэтэрхий их том биш. Ерөнхийдөө нэг шүлгийн бадагч ч юм уу, зүр цэцэн үг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо шүлгийн үр ч юм уу, иймэрхүү эсвэл одоо нөгөө ертөнцийн 3 ч юм уу, ертөнцийн 4 ч юм уу тийм ээ. Эсвэл эртний уран зохиолын одоо уран яруу хэлдэг, эсвэл хүмүүсийн одоо хэлсэн одоо онч үг, хоризм иймэрхүү байдлаар цуглуулж хийсэн. Тэгэхээр энэ нь бол одоо тэгээ яг ерөнхийдөө цааш нь жоохон эхнээс нь ахвалаад хойш нь жоохон хөндрүүлж хийсэн байгаа. За жишээлбэл энэ дээр одоо захирамжлалын төрлийн албан бичиг гэдэг энэ текстийг бол оруулж өгсөн. Мөн Монгол хэлний тухай хуулиас яг одоо түрүүн би хэлсэн маш олон нэлээд хэдэн төрлийн одоо тэгүүдээр уншиж бичих одоо чадварыг хөгжүүлэх ийм болцоотой болгосон гэж. Тэгэхээр эндээс бол хэд хэдэн төрлийн тэгийг бол уншиж харж болно. За ингээд ард нь хавсралтанд бол одоо уламжлалт бичлэгтэй үг буюу бидний хамгийн их хэрэгэлдэг, өдөр тутам хэрэгэлдэг гэсэн мөртлөө одоо учрын ялгааг нь олох ёстой ийм одоо үгийн толь бичиг жагсаалтыг үгийн жагсаалтыг бол гаргасан байгаа. За ингээд ном зүй дотор бол та бүхэн энэ номоос одоо илүү үзье гэвэл илүү дэлгэрэнгүйгээр үзье гэвэл энэ номнуудыг үзэх боломжтой ингэж уруулсан. За тэгээд одоо хамгийн сүүлийн гарсан даруул энэ Нацаг доржийн Эрдний сайхан их хэл бахархмаар сайхан баялаг хэл гэсэн одоо энэ их хэлэндээ эзэн баяг эзэн болёо гэж ерөн чунгай үг байна. Хичээл бэлгээ гаргаж хэл бичгээ хөгжүүлгээд амьд сарнгаа гэдэг одоо афоризм байна. Ингээ энэ Монгол хэл бичгийн талаар гаргасан манай 3 алдартай эрдэмтэн зохиолчийн афоризмаар энэ номдор бол ард нь бол өсгсөн байна. За энэ ийм зоригтой ийм очирдохтой ном байна. За ингээд энэ хоёр номыг бол үндсэндээ одоо яг хөө төрийн албан хаагчийн хэлний мэддэг чадвар гэдэг энэ ном бол үндсэндээ худалдаанд бол номын дэлгүүрээр худалдагдаад явж байгаа. Тийм айхтар үнэтэй биш. 30,000 төгрөг байгаа хаа. 30,000-аар тогтоосон байгаа. Та бүхэн бол номын сонгуудаар захиалаад авч болно. Номын худалдаагаар захиалаад авч болно. Манай хүрээлэн рүү бас хандаж болно.
Энэ ном болохоор зэрэг ерөнхийдөө хэвлүүлсэн газар нь бол боловсролын ерөнхий газар буюу одоо манай боловсрол шинжилгээ ухааны яамнаас төсвийг гаргаад нэг нэлээд олон хуваар гаргасан. За эхний ээлжинд бол бид нар одоо аймагуудын боловсрол шинжилгээ ухааны газруудаар дамжуулаад тэр газар одоо ажиллаж байгаа нөгөө хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарганаар дамжуулаад 100% бол одоо хүртээмжтэй тарааж байгаа. За дээрэс нь энэ номыг бол одоо өнөө маргаашгүй цахимд одоо хэлбэр захимаар одоо шууд үзэж болох хэмжээнд тавьж байгаа. Энэ ном нь болохоор зөв арай цахимд ороогүй байна. Энэ Монгол бичгийн гарын авлага буюу гарын авлага дээр нь бол одоо энэ Монгол бичгийг яаж заах вэ гэдэг багшийн гарын авлага бол мөн одоо хэвлэгдсэн. Тэгээд тэр энэ хоёрыг захимдаар байршуулсан байгаа. Тэгэхээр энэ байршуулсан одоо линкийг төрийн албаны зөвлөл рүү бид нэр хөргүүлээ. Тэгээд тэндээс та бүхэн нэгдсэн байдлаар тэр линкээр нь ороод энэ номыг бол онлайнаар захимаар үзэж болно гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл бүхэнд бол мэдээж цаасаар юу тарах боломж байхгүй учраас та бүхэн захимаар энэ номыг үзэж сурч болно гэдгийг хэлье. За ингээд анхаарал сонсон та бүхэнд баярлалаа.